Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 16-ны өдөр амлсан ёсоор шинээр ирсэн хөргүүрүүдийг танилцуулах гэж байна. Задлж үзэхийн зэрэгцээ техникийн үзүүлэлт юу шинжлэгдсэн, юу нөөр болсон тэдгээрийг нь хамтдаа шинжиж үзье. Тэгэхээр бидний өмнө 4 өөр брендийн хөргүүрүүд харагдаж байна. Тус бүр өөр өөрийн шинж чанар, онцлог, давуу талтай хамгийн ихэнд задлж үзэх нь FlyDigi-гийн PUC-X. Дараагаар нь Red Magic-ийн 8 Pro, гурав дахь нь Piva Iceblade X30, сүүлийнх нь Telesim брендийн Pro гэх загварын хөргүүрүүд харагдаж байна. Хамгийн ихэнд задлж үзэх хөргүүр маань FlyDigi-гийн PUC-X. Тэгэхээр энэхүү брэнд нь өөрөө мобайл гейминг талдаа дагалдах хэрэгсэл олон жил үйлдвэрлэж байгаа. Бараа бүтээгдэхүүнүүд дундаас нь хүмүүст хамгийн их танигдсанаар хөргүүрүүд нь байдаг. Манай дэлгүүр бол анх FlyDigi-гийн B6, B5, 5-аас хойш зарж байгаа. Тэгэхээр тус хугацаанд хэрэглэгч дунд үнэлгээ болон хэрэглээд авах хөрөөх чадамжаараа аль хэдийнэ танигдсан хөргүүр билээ. Энэ харагдаж байгаа болохоор B8X өмнө жилийн загвар гэсэн үг. Эдгээр хөргүүрүүд маань жил болгон шинжлэгдээд явдаг. Тэгэхээр шинжилгүүд нь өөрөө бас нэлээд үр дүнтэй орж ирдэг. Техникийн болон хөрөх чадамжаар шинжилгүүд нь орж ирдэг. Хайрцаг дотор нь танилцуулгууд байна. Энэ өөрөө magnetic sheet гэж хэлэгддэг ийм хавцсан нэмгэн ийм соронзлогддог төмөр байгаа. Энэ ямар зориултаа гэхээр хэрв таны утас соронз дэмждэггүй бол энийг утасны хаар дээр наагаад хөргүүрээ энэ дээр тогтоох боломжтой гэсэн. Өөрт нь дагалдаж ярьж байгаа 1.2 м-ийн урттай 100 Вт хүртэл дамжуулах чадамжтай CSC кабел байна. Хөргүүр маань харагдах байдлаар нэлээд өөр болсон харагдаж байна. Дээдлийн гадна талын сетгийн хэсэг нь ийм цагаан саарл оруулахтай. Яг их биений хувьд бол өмнөх загвартайгаа яг ижилхэн хийгдсэн байна. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тэгэхээр B8X-с хойших загварууд агаар солилцол болон бусад FlyOC технологиороо илүү шинжилгүүдийг оруулж ирсэн, огцом өөрчлөлтүүдийг оруулж ирсэн гэсэн үг. Тэгээд хойшоо нэлийн юм өргөнд зузаан дуу болсон. B6, B7-ыг санаж байгаа бол нэг иймэрхүү нарийн нэмгэн загвартай байдаг. Тэгэхээр ингээ харьцуулаад харахад бол гаднаас нь шууд мэдэх боломжтой. Бит байдлаар нь яг нарийн харахаар орж ирсэн өөрчлөлт нь сэнсний өнгө өөрчлөгдсөн байна давхар логогоо цэнхэр болгосон байна. Бусад хэсгүүд бол B8X-тэйгээ яг ижилхэн байна. Утасны загвараас хамаарат яаж барихад хэр эвтэйгэн байх хэмжээний үед хэрхэн харагдах талаар үзье. Баруун талд байгаа нь 17 Pro-гийн кейс байна. Тэгэхээр энгийн болон Pro загварууд дээр ингэж орж ирэх нь байна. Ер нь бол кейстэй хөргүүр ашиглахыг зөвлөдөггүй. Зарим хэрэглэгч нарын хувьд бол кейсээ авахаар барихад эвгүй байдгаа гэж яриад байдаг. Тэгэхээр юугаар энгийн ойлголтоор ч гэсэн иймэрхүү зузаан материалын цаанаас утасны ар хэсгийг хөргөхөд яг хөргүүр үнэхээр сайн байвал болно. Гэхдээ хөрөх чадамжид нь бараг 50% нөлөөлнө гэдгийг миний хувьд маш их анхааруулж хэлдэг. Одоо болохоор энэ 17 Pro Max Plus болон Max загварын утсан дээр иймэрхүү харагдаж байна. Тэгэхээр барихад нэг иймэрхүү Pro Max-ууд дээр бол ер нь ямар ч хөргүүрүүд барихад нэг гар уран тэр болоод байдгүй. Pro-той хүмүүс бол ер нь хөргүүрээ нэлээд сайн бодолтой авах хэрэгтэй. Яг тэгвэл хүний барилтаас хамаарат өөр болчдөг. Зарим хүмүүсийн хувьд гар тулаад байна гэж яриад байдаг. Гэтэ ер нь бол хөргүүрүүд донд FlyDigi-гийн B8, B7-оос хойш загварууд бол хамгийн тэр багтай. Яг тэгвэл загварын хувьд ийм дугуй хийж өгсөн болохоор эвтэйхэн байдгаа гэж ойлгодог. Одоо залгаж үзье. FlyDigi-гийн цагирган LED бол үнэхээр гоё ясдаг. Дээрээс нь аппликейшнаараа тохируулах боломжтой байдаг. Энэ дээрээсээ өөр дээр нь ийм удрааж асах кноптой байдаг. Тэгэхээр энэ мэдээж сонсогдож байвал PUC-X дээр энэ кнопыг нэлээд хатуу хийж өгсөн байна.
заримдаа иймэрхүү коноп бас эвдрэл гарчаад мэдрэхэ болчиход идэг. Бас нэг зүйлийг анхааруулхад та энэхүү хөргөөрийн хүчин чадал нь өөрөө 30 ватт. Хөргөөрийн хүчин чадал хөрөх чадамжийг хэмжих хэмжүүр нь ватт гэж авдаг. Тэгэхээр та ямар хөргөөр авч байгаа тэрэндээ таарсан адаптер өөрт байгаа болж байгаа. Одоо байхгүй бол заавал авах шаардлагатай шүү. Түрүү хэлсэнчлэн гэрлийн хувьд бол үнэхээр гоё ясдаг. Урсгалцтай. Тэгээ өнгийг нь тааруулна, төрлийг нь тааруулна. Дотроо маш олон төрлүүдтэй. Яг үндсэн дээр бол смарт горим дээр өөрөө энэ хэсэг дээр мэдэрч байгаа температуртаа тааруулаад сэнснийхээ уртыг тааруулдаг гэсэн. Гэрлийн унтраж байгаа гэрлийн насалтыг илүү гоё харуулъя. Яг асах дээр айгүй гоё урсгалцтай гарч ирд юм байна. Унтарч асахтай. Nice. Бас нэг чухал зүйлийг дурдхаа марцсан байна. Жиндүүлдэг хөргөөр ашигладаг хэрэглэгч нарын хувьд нэг хүндрэл гэх юм уу, сул тал гэх юм уу, мэдээж нөгөө төгс хувилбар гэж байхгүй. Нэг сөрөг тал нь утасныхаа ард нахаар нэлээд жин татаад байдаг. Жинтэй болчихдог. Тэгэхээр нөгөө энэхүү хөргөөрийн маань шинжилгүүд нь ихэвчлэн аль болох доторх материалуудыг хөнгөн хийж гарт эвтэйхэн ачаал өгөхгүй зорилгоор шинжилгүүд орж ирдэг. Миний анзаарснаар B6, B7, B8 гээд жин нэлээд багассаар байгаа. Яг B8 болон B8X болон B9X дээр бол жингийн шинжилэл орж ирээгүй байна лээ. Өөрийнх нь цэвэр жин 105 г. Миний хувьд яг энэ зориулаа бичлэгэндээ зориулаа нэг жижиг жин авчрыг гэж бодсон мартцсан байна. Зарим хүмүүс хүнд хөнгөн ямар хамаатай юм бэ гэж боддог байж магадгүй. Ингэж орж ирээд хамгийн гол нь бид нэр гироскопыг ашигладаг учраас нөлөөлөд идэг. Мэдрэмжинд нөлөөлдөг гэсэн үг. Даралт, өргөлт гих мэтчлээ. Ямар ч хэлсэн бит байдлаар нэлээд сайн шинжилээ. Гэтэ бидний хувьд бол хамгийн чухал зүйл нь чадамж, гүйцэтгэл. Үнэхээр хүрэх чадамж сайн уугүй юу? Юугаараа одоо B9X, B8X2 харьцуулахад юун дээр нь шинжилгүүд орсон бэ гэдгийг товчхон ярив. Тэгэхээр хөргөх чадамжийн талаар ярихад түрүүнд урьдчилсан ватт гэдэг зүйлээр хэмжигддэг. Ваттын хувьд бол B8X нь 30 ватт, B9X нь мөн ялгаагүй 30 ватт. 30 ваттаас дээшлээгүй гэсэн үг. Тэгэхээр миний ойлгосноор 30 ватт гэдэг утсан дээр тоглодог хүмүүсийн хувьд бол тулцсан үзүүлэлт юм байна гэж ойлголоо. Шин загвар дээр ваттыг нэмээгүй байхыг бодоход үүнийг дагаад ихэвчлэн утсан дээр тоглодог хүмүүс FPS төрлийн тоглоом тоглодог. Тэгэхээр хөргөөргүй байхад яадгийг бол бүгд мэдж байгаа тийм утас хаална, халахаар гацна. Түүнийг дагаад FPS төрлийн тоглоом тоглодог хүмүүсийн хувьд FPS тогтворгүй байна, унна, босно. Яг таны хүснээр удирдахдахгүй одоо FPS унахаар ямар шинж тэмдгүүд илэрдэг тэр бүгд илэрнэ гэсэн үг. Тэгэхээр гол шинжилэл нь юу юм бэ гэхээр ваттны ижлэх юм байна. Ваттн дээр шинжилэл ороогүй. Хоёрдугаар шууд B9X дээр болохоор 45 градус одоо байгаа градусыг 45 градус хүртэл унгаах буулгах боломжтой гэсэн. Юунд шинжлэгдсэн юм бэ гэхээр одоо энэ яг бүтцийн хувьд харахаар цөм хэсэг дээрээ жиндүүлэгч байгаа. Тэгээд дээрээс энэ радиатор хэсэг дээр агаар солилцол яваад дээрээсээ сенсорээ тэр радиатор хэсгээ хөргөж байдаг. Тийм учраас B9X дээр хөрөх чадамж нь илүү болсон гэсэн. Тоон үзүүлэлтээр ваттаараа хэдий ижилхэн байгаа ч гэсэн 27-45 гэдэг хоёр бол нэлээд зөрүүтэй байх болов. Градус ярьж байгаа шүү, ватт биш. Тэгээд тэр 45 руу сайн хөргөхийн тулд энэ сенсний RPM гэж ярьдаг. Round per minute буюу минутанд эргэх хүчин чадал нь илүү хурдан болж өгсөн. Яагаад гэвэл доторх сенсний радиус нь 45, энэ 55 болсон байна. Тэрнээс гадна сенсний эргэлт болон радиус томроод хурдан ихсэхээр чимээ ихснэ гэж ойлгогддог ердийн зарчмаараа. Гэхдээ FlyDJ брендийн хувьд бол FlyOC 4.0 технологи руу шилжээд тэрхүү децибел гэж хэлэгддэг. Эндээс ялгарч байгаа сенсний чимээг жилээс жилд багасгаад байгаа. Яг техникийн үзүүлэлтээр 35 болон түүнээс доош децибелийн чимээ гаргана.
Тэр децибел юугаар хэмжигддэг вэ гэхээр таны одоо утас хэр халж байгаагаас хамаарат сэнсний хурд хөрөө смарт горим дээр өөрчлөгдгөө гэсэн үг. Миний бодлоор FlyDigi дээр хийсэн хамгийн гоё шинжилэл юу байдаг вэ гэхээр эхний загварууд дээр одоо энэ харагдаж байгаа сетгийн хэсгүүдээр халуун агаар үлээгээд байдаг гэсэн. Тэгэхээр барьж тоглохоор гар руу ингээд халуун мэдрэмж өгөө жоохон онцгүй санагддаг байсан. Харин шинжилсэн загварууд дээр агаар солилцлыг нь маш ухаалгаар шийдэж өгсөн байсан. Яагаад вэ гэхээр одоо энэ харагдаж байгаа хүрээ бөөрөн дээрх хэсгүүдээр гаднаас агаараа сорж авна гэсэн. Тэгэхээр таныг барьж авах үед алга хөлөрдөг, хуруу хөлөрдөг тиймэрхүү хүмүүст бол бүр ялангуяа их давуу талтай сэрүүцүүлж яадаг гэсэн гарыг нь. Агаар солилцол нь өмнө нь гаднаас хойноос аваад хажуу тишээ гаргадаг байсан бол одоо эсрэгээрээ бөөрөн дээрээс агаараа аваад урсгалыг нь шууд хойшоо гаргаж өгч байгаа гэсэн. Энэ хойдолт хэсэг дээр хойшоо хадагчлахаар бидний тоглож явах явцад тав тухайлдагдуулахгүй байдлаар маш ухаалгаар шийдэж өгсөн. За хэд их олон талаас нь нуршуу замбраагүй ярьчихлаа. Гэхдээ та бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр гол шинжилгүүдийг нь одоо шууд базаад хэлчихье. BU6 дээр юу өөрчлөгдсөн бэ? Шууд 45 градус руу унгах чадамжтай болсон FlyOVC 3.0-оос 4.0 руу шилжсэн цөм хэсэг дээрх яг жиндүүлэгч нь өөрөө бас шинжлэгдсэн сэнсний хурдан сайжирсан децибел буюу сэнсний гаргах чимээ багассан. Тэгээд программын хувьд юу шинжилэл орсныг нь одоо холбож үзээд шалгая. Бидний хувьд аппликейшнийг нь Play Store болон App Store дотроос FlyDigi Game Center гэх нэрээр хайгаад татна. Дараагаар нь төхөөрөмжөө холбох шаардлагатай Bluetooth асаасан байх хэрэгтэй. Хэрвээ энэ доор байгаа жагсаалт дээр гарч ирээгүй бол баруун дэдлийн add гэдэг дээрээ дараад хүргөөрөө сонгож өгөөд connect хийнэ. Амжилттай холбогдсны дараа бидний хувьд утсан дээрээсээ хүргөөрийнхаа бүх тохиргоог удирдах боломжтой байх нэ. Хамгийн дээд хэсэгт харагдаж байгаачлан Smart Control гэж. Smart Control нь өөр яадаг вэ гэхээр таны утасны температурыг мэдрээд өөрийнхөө сэнсний эргэлтийг дааруулад хүчин чадлыг нь баланслах нь байна. Хүсэх юм бол та custom тохиргоогоор хийж болох нь байна. Fixed power дээр бас хийж болох нь байна. Дараагаар нь энэ доор Energy Saving, Strong, Max гэсэн гурван сонголт байна. Тэгэхээр энэ Max гэдэг дээр тухайн хөргөөрийн хүчин чадал тултлаа явна гэсэн үг. 30 Вт бол 30 Вт дээр нь тулгаад сэнсний эргэлтийг нь бүр ачааллуулна гэсэн. Миний хувьд бол энийг нэг шаардлагагүй гэж үздэг. Шууд смарт горим дээрээ тавиад энэ өөрөө ухаалгаар тавьчихдаг, тохируулцдаг байх нэ. Эцэг идэвхжүүлэхийн тулд 30 Вт-ийн адаптер байх шаардлагатай бас анхаарах хэрэгтэй. 30 Вт-аас доош байх юм бол Max гэдэг цэс нь идэвхжихгүй байх нэ. Одоо гэрлийг нь харъя. Cut over гэсэн сонголтоо байна. Энэ дээрээс дараад gradient гэх мэт бусад төрлүүд нь гарч ирэх боломжтой байх нэ. За тэгээд өнгийг нь тааруулж болох нь байна. Доошлоод гэрлийн асалтыг бол энэ дээрээс бол ёстой хүснээрээ тааруулна. Cooling state буюу одоо хөргүүрийн хүргэж байгаа градусыг харуулж байна. Яг одоо ажилуулад нэг 10 минут болоход хасах 11 градус дээр зааж байна. Энд тэгтээ утасны хар залгаад утас халсан тохиолдолд мэдээж багаар заана. Дараагаар нь Auto Protection гэдэг нь overclock буюу одоо хитих хөрөхөөс сэргийлсэн бас ухаалаг горим тохиргоотой байна. Энэ шинээр оржсон scheduled shutdown гэж байна. Тэгэхээр бидний хувьд countdown буюу цагаа зааж өгнө. Тийм хугацаанд ажиллаад унтрах нэ. Энийг ихтэй нэг хэрэглэхгүй баха. OVC experience гэж бас функц байна. За энэ аппликейшн дотор нэг иймэрхүү тохиргоонууд. Сая зөвхөн дэлгэцээ өгсөн байсан учраас энэхүү гэрлийн асалтанд та бүхэнд анзаарэгдэг бах. Тэрийг сольж үзүүлье. Энэ одоо pulsating гэдэг сонголтын дээр байна. Cut over. Миний хувьд бол gradient их гоё санагддаг. Өнгөнүүд нь өөрөө өөрчлөгдөв. RGB гэж хэлдэгтэй те. Flow ч гэсэн маш гоё урсдаг. Энэ бас шинээр орж ирсэн юм шиг байна. Гэж олон өнгөөр урсдаг загвар байна.
За тэгэхээр FlyDJ-гийн BUCX гэдэг загварын хүргүүрийг шинээр ирсэн хүргүүрийг аль болох олон талаас нь үндэслэлтэйгээр таны мэдгүүлээс нэлээд мэдээллийг хүргэх гэж үзлээ, чадан ядан үзлээ. Та бүхэнд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэсэн болов уу гэж найдаж байна. Тэгэхээр түрүүний дурдсанаар бусад загваруудыг яг энэ шиг тайлбарлах юм бол энэ бичлэг бүр арай л урт болох гээд байна. Тийм учраас дараагийн удаа Red Magic 8 Pro-г яг ингэж танилцуулна гэдгээ амлаж байна. Яг одоо үн хэдвэ гэж бичих гээд сууж байгаа байх. Тэг шаардлагагүй. Та манай пэйжний чат хэсэг рүү ороод автомат хариулагч дээрээс бүх мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах боломжтой. Дэлгүүрийн хаяг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойн паркод мол B1 дагавар 67 тоод хүргэлтээр авч болно. 2-3 хоногт багтаад таны хаалган дээр очино. Тэр бичлэгийг маань дуустал үздэг, үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.